томоо төсвчний идэвхжил дэгжилтийн үе одоо энэ үед бол зөвхөн одоо хүүхдийн уушиг өрөсдөггүй. За хоол уцруулах зам нь өрөснө, уушиг өрөснө. За эдгээрийг дагаад янз бүрийн им одоо бэлтгэмлийн шалтгаантай харшлуудж идэвхжин. За тэгэхээр энэ бол ингээд хүнийг бүхэлд нь одоо дархлаа гэж илруулдаг ийм удирдал байгаа. За тэгэхээр энэ үед бол хамгийн одоо анхны урьдчилан сэргээлт бол хүүхдийг сайн хооллох, чирэгжүүлэх энэ арга хэмжээ байдаг. За хооллолтон дээр бол мэдээж одоо амин дэм эрдсээр баялаг тийм хоолыг халуун хоолыг одоо өдөрт 3 удаа өгөх, хооллолт хоорондын зайд нь хүүхдэд сүү цагаатай жимсгнийг сайтар өгөх анхаарах хэрэгтэй. За ингээд хоол хүнсээр бага насны хүүхэд маань одоо төдийлөн олон төрлийн хоол хүнс хэрэглэж чаддгүй бүх одоо зах зээл дээр байгаа хүнсний бүтээгдэхүүнийг бүрэн шимэж боловсруулах эргэтэн системийн хүүхэд хувьд одоо бүрэн гүйцэд хөгжөөгүй байдаг учраас зайлшгүй одоо нэмэлт амин өгөх шаардлагатай байдаг. Мөн одоо жирэмсэн ээж хөхүүл эхчүүд маань одоо хүүхдээ хөхүүлэхэд мөн одоо төрж амарчхтаа зориулсан амин дэмэрцээ төдийлөн сайн одоо богино хугацаанд нөхөж авч чаддгүй учраас бас нэмэлтээр амин дэмэрцүүдийг өгөх шаардлагатай байдаг. За мөн ахмад наснууд маань бол бас одоо бодисын солилцоонд удааш ирсэн холбоотойгоор бас амин дэмэрцийн дутагдалд оромтгой байдаг. За дээрэс нь бол одоо энэ өвлийн удиралд одоо 3-4 удаа ханаа томоогоор өвдөж байгаа, суулгаж байгаа. За одоо хатгалгаа авсан. За босод осол гэмтэлд өртсөн хүүхдүүд маань эрүүл мэндийн одоо хэрэгцээ шаардлагаас хамаарат амин нэмийн дутагдалд маань бас орсон байдаг. За тэгэхээр эдгээр ийм зорилттой бүлгийн хүүхдүүдэд мөн амин нэмэр баялаг хоол хүнсхийн зэрэгцээгээр амин нэмийг нэмэлтээр өгөх шаардлагатай байдаг. За тэгээ ер нь бид нар бол 5-11 саруудад бол 0-аас одоо 5 настай хүүхдийг өндөр тунд амин нэмэд хамруулах ажиллагааг зохион байгуулдаг. 11 сард бол одоо эрүүл мэндийн яамны шугамар нийлүүлэгдсэн амин нэмийн хангамж бол нэг 60 гаруй хувьтай л байсан. Тэгэхээр зэрэг энэ үн төлбөргүйгээр нэмэлт амин дэмээр хангах ажилд бас төдийлөн бүх хүүхэд бол хамрагдаагүй учраас эцэг эхчүүд маань онцгойлон анхаарах ёстой. Нэг ялангуяа одоо томоо төс өвчний идэвхжлийн энэ судрал болж байгаа энэ 3 дугаар сар, за 2 дугаар сарын сүүлж 3 дугаар саруудад бол улаанбархан өвчин дэгдэх, менингит өвчин гарах. За тэгээд 5 сар руу залгахад бол нөгөө хоол уцруулах замын халдварууд ингээ гараад эхэлдэг учраас хүүхдийн дархлааг хэдий ч надаас хамгаалж чадна. Төдий ч нэ бол одоо элдв эрсдэл хүндрэл суулгалтаас мөн амин дэмэрцийн дутагдлаас хамгаалах тийм боломж зохицол бүрдчихэд. Тэгэхээр амин дэм маань бол арьс салстын бүрэн бүтэн байдлыг хамгаалдаг. Бид нар гарснаас хараад арьс маань одоо хураасан байна, арьсан дээр тууралт гарсан байна гэж ярьж идэг боловч бидний биеийн дотоод хэсэгт байгаа бүх эргэтэн системүүд маань ийм одоо салстаар бүрхэгдсэн байдгаа гэдгийг мэддэггүй. Тийм учраас бол бүхэл одоо эргэтэн системийн хамгаалъя гэж бодох юм бол амин дэмээр баялаг хоол хүнсээ хэрэглээд дээрэс нь эмчийн зааврын дагуу нэмэлтээр амин дэмээ уух ёстой. За бас нэг тайлбар өгөхөд амин дэм маань бол ерөөсөө л ганцхан дархлааг хамгаалдаг. Амин дэм хангалттай байснаар арьс салстын бүрэн бүтэн байдал хангаснаар хараа сайжирна, бусад одоо амин дэм эрцүүдийн шимэгдэл сайжирна, цус багталтаа сэргийлнэ одоо бидний хоол хүнсээрээ авж байгаа төрөл бүрийн амин дэм эрцүүд маань бидний одоо гидсний дотор талдах тэр салстаар дамжаад орж идэг. Тэгэхээр бид нар амин дэмийн хангамж сайтай байх юм бол би бусад амин дэм эрцийн хангамжийг мөн шимэгдлийг нь сайжруулснараа бид нар одоо илүү дархлаа сайн байх ёстой гэдгийг бол эсэх хүчээс ойлгох ёстой. За тэгээд ер нь бол одоо хаврын удирдал болж гин, хоол хүнсний одоо чанар суларж гин агуулмж амин дэм эрцийн одоо агуулмж сулрна шүү дээ. Тийм учраас хүүхдүүдээ одоо илүү сайн амин дэм эрцээр баялаг сүү цагаатаа жимс хүнсний ногоогоор илүү сайн хооллохыг хичээх хэрэгтэй. Тэгээд ер нь бол хүүхдүүдэд нэмэлт амин дэм өгөх цаг болсон. За зориуд одоо ингээд онцгой шаардлагагүй бол амин дэм өгнө гэхээсээ илүү одоо цинкийн агуулмжтай, йодын агуулмжтай тийм олон найрлагатай амин дэмүүдийг уух нь бол илүү чухал.